Японоос манай орны хувьд автомашины донор орны нэг. Гэтэл өнгөрсөн онд энэ улсад байгалийн гамшиг тохиолдож атомын цахилгаан станц нь гэмтснээр цацрагддагт байдас алдагдсан. Энэ хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд шингэж болох бүхий л зүйлд шингэсэн. Өөрөөр хэлэх юм бол автомашин хүртэл шингэсэн юм а. Гэтэл Японы автомашины нийлүүл зогсоогүй. Урдын л адил манай улсад үргэлжилжил байна. Цөмийн энергийн газрынхан Улаанбаатар дахь гайлын газартай хамтран гайлын хяналтын бүсүүдэд энэ зун хилгайлаар ирж байгаа автомашин цацрагийн хяналт хэмжилт хийхэд маш их илэрсэн байгаа. За тиймээс ард иргэдийг цацрагийн шаардлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Цөмийн энергийн газраас зарим автомашиныг төр саатуулан холбогдох арга хэмжээг авч байгаа талаар онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байгаамаа. Цацрагийн бохирдолтой автомашиныг улсын хилээр энэ сарын 30-ны өдрөөс эхлэн оруулахгүй байхаар болсон байна. Холбогдох байгууллагын цаашид Монгол улсын холбогдох хууль тогтоомж стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бохирдолтой автомашин оруулж ирсэн тохиолдолд тухайн иргэн аж ахуй нэгж албан байгууллагын зардлаар автомашиныг буцааж гаргахыг мэдэгдэж байгаамаа. Японоос 2011 оны 5 дугаар сараас хойш ачигдж импортлогдсон автомашиныг худалдан авсан аж ахуй нэгж иргэд өөрсдийн хүсэлтээр цацрагийн хяналт хэмжилтийг Цөмийн энергийн газрын цөмийн болон цацрагийн хяналтын газраар үн төлбөргүй хийлгэж болох юм байна. Батцэг Батбаатар нар шууд мэдээллээ.